Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Өндөггүй яриа нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумын харьяа дүүх Монгол улсын болон Казахстан улсын гавьяа тамирчин Монгол улсын харцаг Однон Бахайт морилон саатаад байна. За та тарган давтаа сайхан хаварж байна уу? Сайхан хаварж байна. Сайхан хаварж байна. За таны бие тэнхээс ажил бие өндөр байна уу? Сайхан байна уу. За харцгын маань хөрөг харж байгаагүй содон гоё хөрөг багч вэ? Манай нутгийн хөрөг. Нутгийн хөрөг. За. Эвэр байгаа да. Эврээр гисэн тий. Гоё хөрөг байна шүү. За харцаг одоо ер нь нутагтаа л суурин амьдарч байна уу та? Тий. Би одоо нутагтаа амьдарч байна. Нутагтаа ажил дээр амьдраад тэгээд одоо тэтгэврт гараад тэндээ одоо амьдарч байна да. Нутагтаа. Баян-Улгийн аймгаар тэгээд өнөө жил өвлжилт хэр болов? Хаваржилт сайхан байна уу? Гэхдээ сайхан байна. Энэ жилээр нь зундаа жаахан ургас жаахан таруу байсан чинь одоо өвлдөө сас бахта түнд ажиггүй л байж байна. Одоохондоо. Мал төллөөд. Мал төллөөд одоо яг төв мал төлж байгаа үедээ. За та бол одоо Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумын харьяа дүүх гэж Монгол үхийн дэвжээнд олон жил сайхан нутаг усаад орсхон барилджээ. Тэг Баян-Улгийн Цэнгэл сум гэдэг одоо аймгийн төвийнхээ бол яг айлхан хавьд нь байна. Таны хүүхэд бага насны амьдрал ер нь энэ Баян-Улгийн аймгийнхаа аль хаваар ер нь голдуу өнгөрсөн байх вэ? Гэхдээ яг уу бас би одоо 10 жилийн хүүхэд аймгийн төвтэй манай гэр аймгийн төвтэй өнгөрөөгөөд бас тэгээд хөдөө ах トゥ угийн усууд бол бүгд хөдөө Цэнгэл сумд Цэнгэлээс цаашаа хөдөө малчин усууд байхгүй да. Одоо жишээлбэл одоо нэг Хотон нуур, Саргаал нуур гэдэг нэг Алтай таван бог тийшээгээ өвлжийн тийшээгээ байдаг. Зуундаа болгоор шин тэр Ховдголын хамгийн ихний Саргаал Хотон нуур эднэрдээс устдаг иймэрхүү аж төрж амьдрал гэдэг. Цэнгэл сум бол Баян-Улгээс нэг 80-2 км. Манай тэр цуслан тэр хөдөө байдаг малчин усууд цаашаага нэг 150 гаруй км газар байдаг юм уу? Ховдголч одоо танай сумаас их явж урсж байгаа гэсэн үг. Тий. Одоо хамгийн гол нь манай тэр том нуураас л ихэ авч байгаа шүү дээ. Ажит нуур, Саргаал нуур гэдэг хоёр том нуур байгаа. Тэрнээс л урсж байгаа да. Ер нь энэ хүүхэд байхад тэр хөдөө гадаа байсан тэр үед ер нь ямар хуу голдуу ажил алав хийж ер нь цагийг ер нь яаж өнгөрүүлдэг хүүхэд байв та? Гэхдээ тэгээд хүүхдийн шин тэгээд өвлдөг хичээл 10 жилийн хичээл номондоо суугаад суундаа болохоор шин хөдөө ах トゥ гэрээ тэр хөдөө манай ах トゥ угийн усууд бүгд хөдөө малчин усууд байдаг. Тэд нэрдээ очоод манай нэг Батхан гэдэг нэг аавын манд дүү байдаг. Тэр хүн бол одоо нэгдлийн ажилчин тэр зундаа болохоор шин сал орсох гэдэг байхгүй юу? Тэр одоо тэр том нууран дээр шин сагаалаад модоо. Салаар сагаалах юм байна тий. Уулнаас сагаалаад тэрэд тэр нууран дээр буулгаад нуурнаас голоор дамжуулаад тэгээд Цэнгэл сум аймаг дээр ингээд хөргөдөг. Тэр хуучин бол одоо барилга одоо банз манз эдэрийг тэрүүгээр л хийдэг. Одоо жишээлбэл телеграм мод гэдээсээ байдаг штэ сахилгааны мод эдгээр шин бүгдийг хөргөж өгдөг. Төлөөний мод гэдэг тэр чинь машин байгаагүй штэ. Одоо 60 хэдэн оны сүүл 71 оны ихээр л одоо бид нэр шин тэндээ ажиллаа хийгээд амьдраад мал дээрээч бас байлаа. Бас тэр юм хүүхдүүд бүгд л одоо хөдөө амьдардаг л байлаа шүү дээ. Та чинь тэгэхээр ер нь хүүхэд байхдаа бол усан тээвэр ч хүн байсан биз тийм. Харин тийм ээ. Тэр ч одоо усан тээвэр мөн биз дээ. Мөн л тэр ховдголоор саал урсгах гэдэг шиг бол одоо залуу улсууд яаж мэдэхгүй дээ. Хуучин гэх юм андахгүй л дээ. Тэр одоо тэгж л ажиллаа хийгээ тэгж амжуулдаг л байлаа шүү дээ. Одоо тэр нийгмээр тийм юм байсан дөө тэгээд. Ер нь хүүхэд байхад одоо хөдөө гадаа хэр их барилдаж ноцолддог байв. Таны одоо энэ аав ээжийн талд ер нь барилддаг тийм хүмүүс ер нь байсан уу? Тэгээд тийм хар ажил хийж байгаа болохоор чинь жоохон тамир тал байсан байх л да. Хөдөө удагшин одоо эмнэг сургана. Тэгээд морьтойгоо явна. Тэгээд модыг сагаална гэдэг эднэр шин бол том хүнд ажил л да. Тэр эднэр шин одоо ахыгаа дагаад тэр ажил эднэр шин амжуулж ил байлаа. Ирнэ. Тэгээд жоохон тэр жишин бол ерэн хүүхдүүд бол ерэн дандаа ажил юу эднэрд оролцдог. Тэгээд энэ бүх юмдаа бол
одоо тэгээд 10 жилийн хүүхдүүд чинь одоо тэгээд 100 жингээл тэр хөдөө амьдрээд ажиллаа ба хийдэг л байлаа шүү дээ. Тех бах. Одоо танай нутгийнхны казак түмний нэг соёлын гол онцлогийн нэг нь бол одоо энэ бүрэгдийн ан гэж их гоё юм байдаг шүү дээ, тийм ээ. Та болон одоо таны ах дүүнэр ер нь ан гөрөө хэр хийдэг хүмүүс байв? Та бүрэг дээр ан хийдэг байв? Гэхдээ одоо би ч одоо хийгээд авах юу байх вэ? Тэр бүргдээр ан баригуулдаг улсуудыг дагаж явсан. Тэд нар чинь дагуулж явдаг шүү дээ. Одоо тэр уулан дээр чинь тэр жинхэнэ эзэн нь бол нэг бүргдээ бариад одоо бид нар шиг хүүхдүүд тийм чинь тэр доороо байгаа шулуун мулуу уулнаас ягаад шидээ тэр доор байгаа өнөгийг босгодог тиймэрхүү ажлын эднэрийг дагаж явж л байсан л да зүгээр. Тэрнээс яг өөрөө бүргэд бариад яг нарийн тэд нар ишин бол асарч хамгаалаад яваагүй. Зүгээр тэр бүргэдчин улсуудтай бол ер нь их дагаж явсан тоо. Одоо бидний энэ нөгөө хөдөөний тэр малчтын гэр суулцуул хоорондоо ерөнхий байдал адилхан боловч бас дотроо жаахан ялгаатай тал байдаг. Танайхан нүүд суухтаа ер нь тэмээгээр явах уу, үхэр тэргээр яг юугаар нүүд суудаг вэ? Гэхдээ тэр чинь одоо манайхнад хатта юута уулд газар юм чинь тэгээд дандаа тэмээгэрэл. Тэр үхэр тэргээр нэр явуулсан үе гараагүй. Тийм байхчгүй бахаад. Тэр нэг хоёрхан газар тал газар л байхаас тэр манайхан бол ерөөсө дандаа тэр уулан дээрэл тэр мал төлөвлөгөө амьдрыг юм болохоор чинь тэмээгэрэл нүүдэл суудлыг хийн л дээ. Тэр тэмээндээ ачин буулган тэр эднэр шин бол бүгдийг бид нар чинь амьдралдаа үзэж явсан үйл судал та. За тэгээд одоо ер нь хэддүгээр ангийн орчмоос та ер нь нэг барилдах дөр сууж бүхийн секц дугууланд хамрагдаж эхэлсэн бол. Гэхдээ тэгээд одоо хүүхэд байхдаа ер нь бүх юмдаа л оролцсон шүү дээ. Тэр чинь одоо зүгээр дан бөхөрөө яана гэдэг бод юу байх вэ? Тэр чинь бол одоо юу байдгийг тэшүүр ярьж өгүүн. Одоо манай нэг ховдгол дээр очиж какэж тоглоно одоо яхаар бол тэгэл гар бөмбөгч тоглоно бүхэн бол барилдана. Ер нь спорт болгонд л ирээсээ тэгээд дуртай тэгээд сэтгэлтэй илгэн байлаа л да. Яг одоо танд бүхэн эрдмийг анх зааж өгсөн хүн гэвэл бас нэг ойр зур дөр суулгаж өгсөн хүн гэвэл хэм бэ? Ер нь би 2 3 ангид байхдаа тэгээд манай нэг татики гээд багш байсан. За салуухан сургуулаа төгсч ирсэн одоо. Тэр хүн тэгээд нэг анги дотроо нэг хэдэн хүүхдүүдийг барилдуулаад одоо содог шуудагаа хийлгээд тэгэл тэр манай миний содог шуудыг ахсрын авгаа гээд нэг хүнээр содог шуудуул оюулаад тэгээд тэндээс эхэлж ийсэн л да зүгээр нэг хүүхд юм чинь 2 3 дараагийн хүүхдэд юу байв. Тэгээд л эхэлж ийсэн. Тэр багш манайд тэр багш манайд одоо байхгүй. Тэр бас аймгийн сан солтоо тийм хүн байлаа л да тэр. Тэгээ та одоо хот руу хэдэн онд орж ирсэн бэ? Хотод би одоо 10 дугаар анги төгсөөд 71 онд орж ирсэн хүн шүү дээ. Тий 72 онд. Тэгээд энд 10 дугаар төгсрээд барилгын техникумд ирсэн. За. Энд дөрвөн замд байдаг барилгын техникумд ирээд энд сураад тэгээд тэндээ одоо барилгын техникумуудын авраг шалгаруулах тэмцээн дээр гар бөмбөг тоглоод барилдаад тэрэндээ бол ерөөсөө манай барилгын техникум сан төмөр зам техникум эднэр жишин бол ер нь барилдаг бөхшүүд их байдаг байлаа. Тэгээд нэг манай аймаг барилгын техникумын сургуулийн авраг шалгаруулах тэмцээндээ барилдаад тэгсэн чинь манайд одоо улсын начин хэн гэж байсан Перлэч гэж бас байсан нэг усын Дэмбэрэл сайхан гэдэг нэг улсын начин байсан. Тэр эднэр залуу байсан л да тэр техникум сурч байсан. Гэхдээ тэднэртэйгээ үдсээр байтал би 3 дугаар байранд орчдөг. За. Тэгээд 3 дугаар байранд орсон чинь тэгээд намайг шөлөөт бөхийн барилдаан гэж бас явна. Техникумуудын хооронд. Тэгтэл олон техникум байлаа шүү дээ. Худалдаа гэж байна, санхүү гэж байна, төмөр зам гэж том техникумуудтай бөхшүүд их байдаг байсан шүү дээ. Тэгээд техникумуудын авраг шалгаруулалт тэмцээнд 82 кг-д би бас төрүүлдэг. Энэ экспорттоор орж явсан болохоор ч бас эвгүүлд байсан бах л та. Тэгээд тэндээс одоо нэг барилгачны нийгэмлэгт байсан буурал ганс гэж жуудогийн дасгалжуулагч байсан. За. Тэр манай сексэнд ороо чи. Тэр харвам төгөлхөө бойл. Энэ бол ерөөсөө бүх чамтай цохин
барилд. Тий энэ нөгөө төвшин бол багийн тоглоом. Энэ бол чи өөрөө л яана гэ тэгээд өөрөө сексэнд оруулж ийсэн. Тэр үед чинь бол энэ өөр хангаагаас төвшин заан одоо Дөвчин за. төвшин заан. Аа. Энэ ойд үн дүү. Энэ битэр чинь яг уулзагдаад уучраад тэр хөдөөнөөс ирж байсан Монгол дэлдээ бич баян үлгээс ирж байсан казак хэл монгол хэлмуудаа ингээд уулзаад уучраад тэгээд битэр сексэнд тэр буурлуу ганцхан багшийн сексэнд ороод ингээд эхэлж ийсэн да. Бүхийн гараагаа Дөвчин заанд хоёр зэрэг эхэлсэн байх нь. Тэ нэг баг болоод ингээд эхэлсэн да. Аа. Тэгээд ер нь одоо ямар хуу бэлтгэл сургуульд хийж одоо ямар хуу сан харилцаатай та хоёр ингээд бэлтгэл ер нь бүхийн гараа эхэлж ив. Тэгээд тэр барилгын чинь нэг нэмэлгийн дасгалжуулагчдаа ганц тэр чинь дэвжээ мэвжээ гэж байхгүй нэг хураадаг нэг давуу юм бол байдаг байсан шүү дээ. Тэрүүгээрээ хийгээд тэгээд Улаанбаатар хотын авраг, улсын авраг гэж залуучуудын тэнд ороод тэнд чинь одоо би хотын авраг болоод 74 онд тэгээд улсын авраг болоод За. тэгэл одоо юу хэмдэ тодорсон ч гэх юм уу тэгэл ингээд эхэлсэн л дээ. Ер нь чөлөө түүхийн үндэсний Шигшээвагийн тамирчин одоо яг хэдэн онд болсон бай та? Үндэсний бүхэн Шигшээвагт бол би 76 оноос эхлээд. Одоо чөлөө төвхөр Шигшээвагт тууд? Тий. Шигшээвагт 76 оноос эхэлж Шигшээвагт орсон. Тэгээ ер нь одоо энэ чөлөөтийн тухайн үед одоо яг таны жингийн тамирчид хин байв? Та хэдэн килограммын жинд барилдаж ер нь улсын аваргад хэдэн удаа төрүүлж хичнээн ер нь медальт байрт орсон бол? Тэгээ тэр үед шин бол ер нь чөлөөтийнх нь одоо жуудаач тэр үед шин баг байлаа. Жуудаач бас манай улсд бол нэг дөнгөж эхэлж ийсэн үе л дээ. Тэгээ чөлөөт бөхт бол ерөөсөө би олон жил барилдсан. Би залуучуудтай хоёр насан туршидтой 2 удаа 4 удаа улсын аварга болж. Тэгээ чөлөөт бөхийн одоо улсын аварга шалгаруулах тэмцээнээс насан туршидтээс 9 удаа мөнгө медаль авч. Ингэж тэгээд л одоо Шигшээвагт байсан да. Шигшээвагт би 76 он хүртэл байсан. 76 онд орсон биш юм уу? 76 онд ороод 86 онд Шигшээ зав. Тий. 10 жил Шигшээвагийн тамирчин. Тий, 2 жил нь бол нэг залуучуудын Шигшээ гэдэг байдаг байсан. Тэгээд үндснээ 8 жил Шигшээвагт байсан. 1980 оны Москвагийн олимпиад одоо эх орноо төлөөлж та чөлөө түүхийн олимпик наадам зодголсон баг тийм ээ. Тий. Тэр олимпийн наадамд ер нь ямар амжилттай барилдсан бэ? Тэнд шин бол одоо би олимпиад 80 онд бол хүн төчингд барилдсан. Яг уу бас тэгээд нөгөө тэр үед шин бол нөгөө энэ байр эзлүүлэхэд бас нэг эхний 10 дараа л 10 дугаар байраар яадаг байлаа шүү дээ. Тэгсэн чинь нэг шагналт байранд тэгээд орж исэн. Шагналт байранд орсон. Дараа нь 83, 85, 86 оны дэлхийн аваргад оролцож исэн. 86 оны дэлхийн аваргын нэг сооны хөрөл гэж нэг медаль байдаг байсан. Тэрийг авсан. Тэгээд 81 оны Америкийн Толидо хотод болсон дэлхийн сомын тэмцээнээс хөрөл медаль авсан. Багаараач бас хөрөл медаль авсан. 86 онд Москвагийн сайн санааны тоглолт гэж тэнд 4 дугаар байранд орсон. Гэх шиг одоо тэр зөндөө тэмцээнд олон улсын тэмцээнүүдэд зөндөө орсон л доо. Ясана. Энэ төлбөрүүдийг өндөр гарах нь дээ. Вүү хоом үйлчилгээ таны сонгосон багц болгон хөнгөлөлттэй. Тэгж болдог байсан юм. Болно штэ. Байцаар. Интернетний хад юм хурдан байгаа юм. Төлбөрний хад юм хямдхан байгаа юм. Үгүй нэрээ. Бас түрүүнээс хойш юм хоолой сонсогдоод байна. Сайн байцгаана уу? Бүх холболт бэлэн боллоо. Одоо илүү хурдан, одоо илүү хэвлэлтэй, одоо илүү чөлөөтэй. Вуу хоо.
систем байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Ремикон хувьцаат компани. Одоо тэр шигшээ багт тантай нэг үед байсан сайхан тамирчин найс нөхдүүд ер нь ойр дотн хэн байв? Гэхдээ тэр одоо миний одоо бидний үеийн шигшээг бол одоо нэг алтын үеийн дараа мөнгөн үе гэж байсан. Одоо мөнгөн үе дээр л ордог доо бид нэр. За. Одоо тэр жишин бол одоо шигшээ багийн дасгалжуулагч байсан. Одоо энэ Магсар багш, ардын багш, Магсар багш. Тэгээд дараа нь Байна багш бас байсан. Дамдын Шарав байсан. Одоо Батчлуун гэж багш байсан. Жамсран гэж бас нэг залуучуудын шигшээгт багт байсан. Тэгээд Даважа багш бас нэг хэсэг байсан. Тэгээд тэр чи байсан л та зүгээр тэдний гараар ороод тэгээд Сэрэн Давг багш бас тэр жишин бас бэлтгэн сургууль хийлгэдэг байлаа. Тэр эднэрийн гараар дамжсан хүн дээ. Ер нь хамгийн ойр дотн нөхөрлж исэн одоо бүх тамирчид ер нь хэн байна тантай? Тэрэн дээр нь одоо бүгдээрэнд нь ойр дотн байлгүй яах вэ? Одоо нэг багт байсан юм чинь, нэг шигшээд байсан юм чинь. Одоо бүр хоёр доо байна гэхээр шин бол энэ төвшин биториолоор хар багасаа эхлээд цуг байсан да. Тэр их дотны их хоорондоо их хоёрхан дотны найзлаад бас ингэж л явсан тоо. Тэгээд тэрэн дотор бас тэр улсын зан гочоосрын ишхэн гэж бас байна. Тэр залуучуудаас жавхлан төгсө гişиг дорж эднэргээд биднээс үе дамжаад явсан зөндөө энд чинь бол даваан ям гэж бас байсан. Ер нь тэр үед чинь бол ер нь бүгд л одоо бид нар чинь нэг үе байсан шүү дээ. Төвчин зам бол одоо үндэсний бүхөр улсын баяр наадамдаа бас олон шүвгэрсэн. Чөлөө төхөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Одоо мундаг тамирчин. Тэгээ ер нь зүгээр хувь хүнийхээ хувьд анх бэлтгэл сургуультанд орж эхэлж байхад ер нь ямар хуу залуу байв. Тэгээ ер нь тамирчин тэр одоо таны одоо хамгийн ойр дотн хамт эхэлсэн тэр найзын чинь хувьд ер нь амжилт үзүүлэх гол үндэс нь одоо юундаа байсан тэр хүний? Гэхдээ яг хоо тэр чинь бол ерөөсөө бүр одоо бүхий болоо гэсэн бүр сэтгэлээ өгсөн, зориулсан ч гэх юм уу да. Одоо би ч гэснээс өөрөө боддгийн. Гэхдээ тэр төвчний хажууд ирээд ингээд би тойрсон нэр нь бурхан багшин эвлэр ингээд уучраад уулзаад тэгээд би ч гэсэн бас энэ төвчний хажууд болоод ер нь хантайгаа ингээд сайхан өдий зэрэгт хөрсөн гэж би өөрөө тэгж бодож явдаг. Төвшин ч гэсэн ер нь одоо ах нь ойд бас эхлээд тэгээд дээрээсээ бүр амьдралаа бүр сэтгэл одоо юу гэдэг юм дээ тэр чинь одоо бүгдийг зориулаад тэгж явсан хүн шүү дээ. Бүхнээ бүхэд зориулсан. Тэгээ бүхнээ зориулаад. Би тэрийг дагаж яваад бас нэг болсон юм гэж би өөрийгөө тэгж дүнд үү яахгүй юу. За өөр юмыг дагсан бол яадаг ч байсан чи юм гээд бас тэгээ. Хүний яг шинэ хэлэхэд одоо нэг тиймэрхүү юм байгаа юм да. Уггүй тууштай зан. Тий, уггүй тууштай зан. Бас одоо тэгж энэтэй л үзээд ингээд тэгээд би одоо ямар сайндаа бас нэг хөдөө жахын дээд сургуулийг шигшээ байхдаа 76 онд ороод 86 онд төгсөж байсан л да. 10 жил яваад. Тэгээд бас нэг бүхэн амжилт манай хүлээ бас манай нутгаас чирнэ их бүх тодорч гараагүй байна. Ер нь их сэтгэл гаргаад ингэж бас амьдралаа зориулсан гэх юм уу да. Тэгж л явж байсан л да. Та ер нь энэ чөлөө түүхийн тэр шигшээ багийн тамирчин, шигшээ багийн тэр их өндөр бэлтгэл сургуулийн хажуугаар үндэсний бүхийн бэлтгэл хийх цаг зав ер нь олддог байв уу? Гэхдээ яг наадмын бэлтгэл гэж гарна л да. Наадмын бэлтгэл гэж гарна. Тэр наадмын бэлтгэлд би одоо энэ Баяна багшийн бэлтгэлд ч бас гарч ялаа. Сэрэн тогтох аврагын наадмын бэлтгэлд ч бас суг гарч ялаа. Давгсран Арслангийн бэлтгэлд ч бас суг гарч явлаа. Мөё аврагын ч бас бэлтгэл наадмын үедээ бас очиж бэлтгэл хийх сургууль хийж ялаа. Яг уу наадмаараа л хийн л дээ зүгээр. Бусад цагт бол чөлөөтөө. Бусад цагт бол чөлөөтөлтөө. Тэгээ ер нь яг аль хавьяас хэдэн оны үеэс та ер нь үндэсний бүхөр барилдсан бэ? Гэхдээ би ер нь 76 онд аймагт очиж барилдаад одоо тэр үед чинь бол нэг аймгийн аврах шалгаруулах тэмцээнд тойргоор болдог байсан байхгүй юу? За тэрүүгээр чинь одоо би ундлаг аймагтаа төрүүлээд тэгээд надтай аймгийн зан сологч ийсэн. За 76 онд. Тэгээд 100-д очиж аймгийн наадмаар төрүүлээд анхны Арслан солоод авч ийсэн. Тэр үед чинь бол одоо Ховдод Баатар хүү Говолдай Даваан ям
эднэр шин бас бид нар нэг үе яг тэгж яг тэр ондоо бол бид нар шин бас нэг аймагтай төрүүлж исэн залуу улсуудыг тиймэрхүү байгаа л да. Таслан болцоож байсан байна тий. Болцоож байсан. Та аймгийнхаа баяр наадамд одоо хідэн бүх барилдаж хин гэдэг бүхтээ үлдэж анх төрүүлж исэн юм бэ? Гэхдээ тэгтэл аймгийн зан Чекан гэд бас манайд нэг уранхай юм уу тэр хүн сэргийн газарт ажилладаг байсан одоо цагдаад. За. Тэрэндээ гүйлдээд л тэгээд тэндээ би төрүүлээ тэр үзүүлж ийсэн. Аймгийн арслан цолтой болж аваад. Тэгээ ер нь яг улсын баяр наадам та хэдэн оны үеэс эхэлж зодгуулсан. Танд ер нь энэ үндэсний бөхөөр барилдах энэ барьц байрлал Монгол бүхийн арга барилыг ер нь хэн заасан бэ? Гэхдээ тэгээд одоо тэгээд тэр бүх багш нарадаа дагаж явсан болохоор шин яг тэрэн тэгсэн инээ гэсэн гэж нэг хэлхэн ч хайшаа юм тэгээд өөрөө шгшээ багт байсан болохоор шин тэгээд бид нэр шин наадмын бэлтгэлд би зөндөө барилж ийсэн. Одоо жишээлбэл энэ наадам алгаслаггүй барилдсан дөө залуу байхдаа. 4-ийн даваанд ч бас барилдчихл байлаа, 3-ийн даваанд ч бас барилдчихл байлаа. Тэгээд тойргийн барилдаан дээр их үзчихсэн. Одоо тэгээд 76 оны тэр залуу шүүдийн 22 насаар явсан залуу шүүдийн 32 бүхэн тойргийн шгшээ барилданд би 4 дугаар байранд орж ийсэн. Хаана болсон юм тэр? Энэ бол Улаанбаатар болсон. Тэр одоо яг танаа нэг үеийнхний дунд болсон юм байна тийм. Одоо танаа үеийнхэн гэхэр чинь 50 3-4 оны хавцааны хүмүүс байх гэдэг байна. Ер нь одоо яг тэр 22 настай залуучуудын улсын аварга тэр тэмцээнд ер нь хин хинтэй барилдаж хин ихний 3-д орж та 4-д орсон байх гэдэг. Гэхдээ тэр чинь одоо ихний 3-д ордог улсууд чинь энэ улсын зан Даваан байна. Одоо нэг Шулуун байна улсын начин. Тэгээд одоо Завхны улсын начин Батбаяр гэж бас байна. Энэ Дөвчин ч бас байсан бах. Энэ Даваажав. Одоо тэр үеийн залуучууд бүгд л ер нь тэр юун дээр барилдаг л байлаа шүү дээ. Тэгтэр энэ увс тулгаагаас увсаас тулгаа тэгээд энэ өмнөгөө бас багхгүй эднэр гэж ярьсан улаангүй эднэр гэж ярьсан бүгдээр энэ чинь бид нар шин нэг үед чинь бас нэг залуучуудын үндэсний өхийн барилдаанд шгшээ барилдаанд барилдаж л байлаа л да. Хин ихний байрт орж исэн гинэ. Тэр чинь бодоод Шулуун төрүүлж ийсэн юм шиг санах юм. За. Тэгээ Шулуун төрүүлээд Давааны 2-д орж ийсэн юм уу да яг санахгүй байна. Тэр чинь их олон жил барилдсан болохоор шин бас мартах юм аа тэр чинь одоо тэгээд тийх бах. Тий. Тиймэрхүү л байдалтай л явж ийсэн дөө. Таны улсын баяр наадамд яг анх барилдсан он хэдэн он? Улсын барилдаанд анх хэдэн он гэх юм дээ. Тэр чинь одоо 70 хэдэн он шүү дээ. Тэгэл бас нэг 3-ын даваандаа би 2-ын даваандаа нэг бас бид нэр залуу байсан юм чинь намжины хаяад одоо нэг увсын аймгийн арслан нэг 5 гарын нэгэд намжины хаяад тэгэл 3 дээр намжины хаяад 4 дээр чинь одоо нэг улсын начин Бацүхтэд нэт унж ийсэн да тэр үнд. Тиймэрхүү л. Баян онгорын Бацүх начин дөө. Тий. Яаж барилдаж унах вэ? Гэхдээ яах вэ тэгээд бас тонгоруулсан юм. Тийм болж. Тэгээ ер нь одоо Баян Үлгийн аймаг бол 1940 онд байгуулагдсан аймаг. Тий. Тэгээ ингээд бүхийн одоо оноодоос харахаар Баян Үлгийн аймагаас 46 онд одоо абдикаж гэж бүх 6 давж улсын зан цол хүртсэн байдаг юм л. Тэгэхээр ер нь аймаг байгуулагдсанаас хойш нэг 5-6 жилийн дотор улсын зантай болж ийн гэхээр Баян Үлгийн аймагт ер нь тэр үед бүхийн бэлтгэл сургуулалт тэгж гайгүй хийдэг болцсон байсан байх нь. Гэхдээ тэр чинь бас нэг хөдөөлөө яадаг болохоос юм нарийн бэлтгэл сургууль хийгээд бас нэг юу барилдах нь одоо тэрэд ямар шүү байсан юм бол доо. Тэгээд манай тэр улсын сан абдгааж сэрэгт байсан гэсэн сэргийн албаа хаасан гэсэн. За. Тэгээд 46 онд ардын усхлын 25 жилийн ойгоор тэр чинь манай тэрийг машааны эднэр чинь хэцүү байлаа шүү дээ. Тэр чинь одоо наадам эхлэснээс хойш 2 хон наадам эхлэснээс хойш 2 хоногийн дараа ирээд тэгээд наадамда барилдаад тэгээд 6 даваад тэгээд улсын заан сол авч ийсэн. Тэр шимэгтэй заан гэж. Тий. Тэр чинь бол одоо
нөгөө ойн жил байсан. Оюун жил байсан. Тэгээд нэг их олон манайхаас ирж тийм барилдах, тийм хэмжээний улсууд одоо унаа тэрэгнээс эхлээд маш хэцүү байсан л дээ. Тэр Авдгаж маань одоо манай ах дүүгийн одоо манай омгийн хүн Тийм үү. тий Авдгаж гэж Сэнгэл сүмэн тэндээ аж төрөө тэнд амьдарч байсан. Та харж байсан уу тэр үнийг? Харж байсан. Ямар хүн байсан тэр? Том хамартаа тэгээд их өөр настай болсон хүн харсан шүү дээ. Тэрнээс бол залуудаа биш. Тэрний худалдаа бэлгийн газарт дарга хийгээд тэнд ажиллаж ийсэн. Бүр тийм дарга марга хүн байсан юм. Тий худалдаа бэлгийн сумны худалдаа бэлгийн гэж байдаг шүү дээ. Тий тэрнээс хойш тэгээд манай аймгийн 10 жилийн ой болоод 50 онд тэгтэл энэ маршал шоулсон гой очсон байгаа. За. Ногоон онгосоор очсон юм байгаа. Аа. Тэгээд 50 онд тэгээд тэндээ очиж 10 жилийн ойгоо тэмдэглүүлээд тэгээд тэнд бол одоо маршалд нэг Күнгээ байн морийг бэлгэлсэн байлээ. Тэр жоромор. Жоромор бэлгэлээ. Жоромор бэлгэлсэн. За. Тэр чинь агуу мор гинэ. Тэр чинь ус барьж явахдаа асгардагээрээсээ тэр чинь маш хүчтэй тэгээд их сайхан жороолдог тийм агуу мор байдаг байсан гэсэн. Жинхэнэ усан жороо гэдэг нь байна тийм ээ. Усан жороо яг өстой усан жороо. Тэрийг шин одоо 51 онд тэгээд манай нөгөө Хожигопа Нурхадлаг хоёр сейс машинаар энэ Улаанбаатарт маршлын лагерт одоо лагерны зайсанд байсан юм уу да. Тэгж хөргөж өгсөн юм байгаа гэд ингэж ярьдгийг. Тий түүхэн болгоод. Тэгээд тэр хоёр барилдаад 51 онд хоёулаа нашинс болоод явсан байлаа. Тэр хоёр одоо маршлийн морийг хүргэж ирэх толимдоо улсын наадамд барилдсан байх. Тий улсын наадамд. Тэрнээс өндөө эн чинь бас нэг ягаад ирээд харгаас биш үү дээ эн чинь. Тий хол их хол газараас машин тэр юм уу тий. Тий. Тэр чинь ингэж хүргэж замдаа ирээд барилдаа тэгээд хоёулаа тавд авч начинс бол авсан байна. Нурхадлал гэж Хожигопа гэдэг. Хожигопан 49 онд бас барилдаад тэр одоо хотод байсан юм уу да тэр. Тэгээд бас нэг тавд авч улсын начныг баталсан. Одоо 2 удаа баталсан. Тийм ээ 49 онд начин болоо 51 онд баталсан юм байна тийм ээ. Нөгөөх нь бол яг 51 онд начин болж байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр чи тэр хоёр маань одоо морь хүргэж ирээд явсан гэхээр жолооч нар байсан байна уу? Жолооч бишээ. Тэгээд эрийг морийг одоо ягаад ирсэн юм уу да тэрсэн одоо. Тэрийг чинь жолооч молооч гэж хүн байсан байх л да. Зүгээр тусгай юм байсан байх л да. Сэс машинаар. Ямар ч байсан тэгж улсын наадам тэгж барилдах завшаан л олдсон байна. Тийм завшаан олдсон юм байна. Тэгээд 54 онд Мөнхөрөн гээд манай Сагсай сумын хүн Мөнхөрөн гээд тэр тавд авч бас начин болсон гэж. Ичгддэг юм. Зөв. Тэгэхээр танаас өмнөх улсын цолднууд нь энэ хэд байна те 3 4 хүн байх гэдэг. Тэгээ ер нь яг таныг барилдаад орж ирэхэд бас гайгүй барилдаж исэн хүн байна уу? Ер нь эднэрээс хойш бүх жаахан тасарсан байсан уу? Тасарсан байсан. Гэхдээ аймагтаа барилдаг бас нэг ах トゥ 3 арслан гэж бас байна. Хин 3? Барван, Ажкэ, Нажкэ гээд гурвуулаа ах トゥ гурвуулаа бас аймагт бас хуваа хэдэн жил төрүүлсэн л дээ. Тэд нэр байсан. Энд бол ер нь улсад барилддаг хүн ер нь ховор байсан байна уу? Улсад ховороо. Улсад. Тэгээд тэд нэр шин бас нэг аймагтаа төрүүлээд өөр аймагуудаа бас барилдаад ингэж явж байсан. Одоо тэрнээс хойш залуучуудаа болохоор шин тэр Берд хаан, Хажим хаан, энэ Канат, Мурат гэдлэрээсээ тэгээд дарааны салгасан улсууд шин байгаа л да зүгээр юм. Яг ягаад энэ таны өмнөх хүмүүсийг асуугаад байна вэ гэхээр зүгээр одоо нутгийн бөхчүүд бол за намайг одоо хот орж ирэхэд тэр ах маань досч аваад тэр улсын зан, тэр улсын арслан, тэр начин ах маань ингээд хажуудаа аваад бэлтгэл хийлгээд бүхэн эрдэм заагаад ингээд намайг бүхэн дэвжээнд хөтөлж оруулсан. Одоо наадмаар бас 3 дээр гаргаж өгсөн, 5 дээр гаргаж өгсөн гэл ингээд хуучилдаг юм л да. Тэгэхээр би танд одоо яг тим юм байсан уу л гэж асуух гэдэг юм. Гэхдээ тим юм таанч байгаагүй л дээ. Байгаагүй л дээ. Тим үед байгаагүй. Тэр чинь одоо байгаагүй бол тэгээд би өөрөө л бас нэг бор зүр хөрөөл тэгээд ирнэ бөндгөнөд яваал ингээд явсан төрсөнтэй гэж бодлох юм. Тэгээд таны одоо улсын наадамд барилдсан барилдаануудыг харахаар тунаж голдуу барилддаг байсан бүх юм. Одоо ямар бүх тундаг вэ гэхээр сайн бүхэл тундаг. Тэгээд энэ халахын сайчууд дотор ер нь энэ том авраг арслангуудад шүүрүүлчихгүй тэр доошоо очиж тунаж барилддаг байна гэхээр та энэ өрсөлдөөн дундаас ер нь яаж өөрийгөө бэлтгэл сургуультаа базааж дайчилж энэ харцаг гэдэг сайхан цолонд хүрсэн юм бэ?
Одоо юу ч гэмээр юм дээ тэр чинь одоо тэгээд тэр жишээ бол одоо үе шигшээ багт тамирчин байсан хүндэжингд барилдаг. Тэгээд одоо наадам болохоор шин тэгж бас энэ цаалны барилдаанд байнга барилдана. Тий. Тэр чинь одоо хэдэн онд ч үлээд бид нэр чинь одоо жилет бүхэн дэлхийн аварга бэлтгэлдээ сахны отгон тэнгэрд бэлтгэлд гарцсан байсан. За. 70 хэдэн онд юм да. Тэгээд 70 хэдэн онд 78 онд юм да. Сэрэн тогтох төрүүлдэг жил шүү дээ. Тий 78 онд гэвэл. 78. Тэр чинь одоо тэгээд Төвдөн аврагын таавард орцсон байсан шүү дээ. Та юу? Тий. За. Энэ улсын дачин бахад болно л гээд. Тэгэхээр би завхандад дэлхийн аврагын бэлтгэлд орж ирж хагаад тэр онгосоор саадаад ингээд орж ирээд шууд онгосоос буугаад наадамд барилдаад би тэгээд 40 даванд нөгөө бацагтай ундагшил нэр байна. Тэр жил. Тий. Тэгээд тийм таавранд гараад тэгээд олон жил барилсан. Тэрнээс хойш ч бас наадамд үзсээр байтал. Нөгөө 81 оны тойргийн барилдаанаар барилдаад мөнгө медаль аваад насан туршид тойргийн барилдаанаар. Тий. Одоо улсын аврах шалгаруулах тэмцээн гэж тий улсын одоо тойргийн барилдаа Бухар түмний спорткад гэх тойргийн барилдаануудаар цол олгодог байсан юм билээ л дээ тийм ээ. Тэгээ 81 онд одоо та улсын начин цолыг тэр барилдаанаас авсан. Амгаа заан төрүүл та хоёрт орж Баян мөнгө аврах 3-т орсон байдаг юм лээ. Ер нь та тэр барилдаанд хэд давж начин цолны болзол хангасан бэ? Тэгтэл энэ тэр бүсээрээ шалгарч ирдэг байсан шүү дээ. За. 3 баруун 5 аймгийн бүсээс шалгарсан одоо зүүнээс ч юм уу тэгээд Улаанбаатар хотосны гарбан бүхэг гардаг байсан шүү дээ. Улаанбаатар хотын аврах шалгаруул тэмцээнд барилдуулаад тэгээд дараа нь юу нэр яадаг. Тэгсэн чинь би Улаанбаатар хотод бас тэр өсвөн барилдаанд шалгаруулах барилдаанд эхний 2-оор гараад тэгээд улсын авраг дээр том барилд харуулаад тэгсэн чинь яг барилдааны эхлэнгүүт л бас нэг ганц 2 унаад тэгээд тэрнээс хойш би 27 удаа хаяад тэгээд 2 дугаар байранд ороод тэгээд мөнгө медаль авч улсын начин цол өгч ирсэн. Ясана. Энэ төлбөрүүд их өндөр гарах нь дээ. Вүү хоом үйлчилгээ таны сонгосон багц болгон хөнгөлөлттэй. Тэгж болдог байсан юм. Болно штэ. Байцаар. Интернетний ягаад юм хурдан байна? Төлбөр нь ягаад юм хямдхан байх юм? Үгүй нэрээ. Бас түрүүнээс хойш юм хоолой сонсогдоод байна. Сайн байцгаана уу? Бүх холболт бэлэн боллоо. Одоо илүү хурдан, одоо илүү хэвлэлтэй, одоо илүү чөлөөтэй. Воо. Тэм байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Ремикон хувьцаат компани. Ер нь яг тэр үед хатуу ширүүн тэр өнгөнд явсан авраг арслангуудтай ер нь өгөө аваа ямар байсан та? Гэхдээ ер нь одоо залууч байсан тэгээд ер нь үзээ тэл байсан дөө тэгээд дээрээсээ нэг л ядард үгүй тэгээд бэлтгэл сургууль цайтай Шгшэвагийн тамирчин гэдэг шин бол ер нь тэр шин бол ер нь ядараж агаад явдаг байсан. Тэгээд амгаа баяна биднэр шин бас нэг хөдөө шахмын дээд сургуулийн бас нэг багийн тамирчид байсан. Тийм үү. Тий. Тэгээд тэгж ягаад начнаа бадсан л та тэгээд 81 онд тэгээд наадмаар барилж чадаагүй. 81 онд яг наадмын бэлтгэл дээр би нөгөө холгой авах болоод. Тий яг Баянаагийн бэлтгэл дээр толгой дүйн баруун салаанд бид нэр бэлтгэл хийдэг байлаа. Тэгээд 82 онд одоо сургаалахгүй. 81 он ч уул нь ойн жил байсан тэгээд хэрвээ 81 онд 6 давсан бол та цаан болох байсан. Харин тийм юм байна. Дараа жил нь 82 онд 6 давсан нь одоо сүүлд тэгээ харцах цол болж танд ирсэн. 1982 оны улсын их баяр наадамд одоо 6 давхтаа бас л тунаж л гарч ирсэн юм билий. Тэгээ тэр баяр наадамд ер нь хаана бэлтгэлээ базааж иж та 6 давуу хин хинтэй барилдав барилдаанууд ямар болов гэж сайхан үзэгчдэд маань сонирхолоо яриа.
Гэхдээ тэр чинь бас бид нэг коллеж ахын дэсрүүлийнх нь гэдээ бас наадмын бэлгэлд гардаг байлаа. За. Тэгтэл тэнд бэлгэлгээд наадмын бэлгэлгээд тэр чинь бол одоо эн чинь наадмын бэлгэлд л гарна шүү дээ. Тэрнээс бол нэг бүтэн жилээр бэлтгэв биш. Наадмын бэлгэлд. Гэхдээ юм шишээ баганд бас бэлтгэлтэй байсан юм чинь тэнд гараад тэгээд барилсан л да. Тэгээд тэр наадмын бэлтгэлийн юун дээр чинь одоо тэгээд дандаа тунаан дээр л яасан л да. Тэгээд би одоо 4-ийн даваанд нөгөө одоо улсын наачин баггүйтэй тунжсэн. За. Баггүй нөгөө одоо манай аварга Балжинан байж тээ тэр шин одоо 3-ийн даваанд тунаад гайдсан. Тэгээд 4-ийн даваанд өмнөгийн баггүйтэй тунаад хаяад 5-ийн даваанд нөгөө Адуушны Баатар хүүгээд Адуушны Баатар хүү гэж ховдын хүн тийм. Тэрэндээ тунаад тэгээд 6 дээр улсын наачин ташаамстаа дураад тэр 7 дээр мөнгөндөө барилдахгүй. Мөнгөн арслан таныг амлсан уу 2 тунсан байна уу? Тэгээ 3 хүнээс авсан л. Хэн 2 тунсан юм бол доо? Ишгэн амгаа 2 л. Ишгэн зам амгаа зан 2 тунаад. Тий. Нэг сэрэн тогтох чинь нөгөө долгор сөрн дундаг шил шүү дээ. Тийм байна юм. Санж гэнэ үү? Яг тиймэрхүү л. Тэгээ ер нь тэр хидтэй хийсэн барилдаанууд ер нь ямар болж исэн? Та Багхуу начингаа яаж хийсэн? Баатар хүү начингаа яаж хийсэн гэдээ ярил. Үгүй тэрэндээ бас их удаан барилсан үед хэд нэртэйгээ бол ер нь их удаан барилдаад шуудган дээрээ л хайсч явсан. Дандаа шуудган дээрээс хайсан. Тэр Баатар хүү, тэр Багхуу, тэр Ташчамс хэд нэртэй дандаа шуудганы барилснаас төгсгөлийн барилдыг хийж ийсэн. Тэрээс тэр 6-гийн давааны хэд нэртэй төр бид хоёр л үлдсэн байсан Ташчамс бид өөр хүн байгаа. Тий. Таны ер нь эд залуугийн яг голчлон хийдэг байсан мих ер нь аль барьцнаас голдуу ямар михий хийдэг байв та? Гэхдээ тэр одоо дандаа ер нь нөгөө яг үеийн бас нэг чанга улсуудаа тардаг болохоор нэг их Мексикийг шиг эзүүч байсан. Одоо хөлөөч алдахгүй тэгээд ер нь дандаа шуудганаас л төгсгөлөө хийдэг байсан дөө. Тэр наадам барилдааны эднэрдэг болохоор шин. Баш хасширлаад бас хамгийн сүүлд нь тэр шуудганаас давхар шуудганаас тэгээд мөхийгээд утгаа хийдэг байсан бэ. Тий. Тэгэл болдгсон бол бас нэг тохооч бас бий, мордооч бас бий. Ер нь бас болдгсон бол хөлийг ч авч хайн бас барууныг ч бас үүнийг ч бас олдохор бол авчна. Тиймэрхүү барилдаануудыг хийдэг байлаа л да. Шөлөөдийнх юм болохоор ч бас хөлөнд өдөртөл да. Хонгод нөө бас хонгод нь. Шөлөөдийнх нь дээд хөл аавн давхар ам хонгодно гэж явчихсан тийм ээ. Тий. Бас нэг хөл барилдааны үед эднэр шин бас хөлдөө их хоёрх нь барилдана л да. Хөлд орсон хүнд ер нь ямар вэ? Хөлд орсон хүнд бол тэгээд хөлдөө дутуу орох юм бол тэгээд бусаагаад хөлийг нь авна да. Тэр хөлдөөний дутуу оруулаад хоёр гарыг нь холбуулахгүй байвал учиртай л да. Нэг хүний нэг гараараа аваачлуучна гэж байхгүй. Тэгэхээр гарыг нь холбуулахгүй байж байгаа л сайн дараад бид нар шөлөөдийнх юм болохоор хөлөө сайн дарна л да. Тэгээд буцахтаа хөлийг нь авах тиймэрхүү сонирхолтой барилдал байлаа л да. Та яг 82-нд 6 давхтаа улсын начин бол болцсон байсан. Гэхдээ яг улсын баяр наадам 6 давна гэдэг шүүгэрнэ гэдэг ер нь ямар мэдрэмж төрдөг юм байна. Танд одоо ямар чимээг өгсөн 6 давхад чи? Ой бас л сайхан байдаг юм байлээ. Бас тэгээд дээрээсээ 8-д үлдчиход тэр талтай нэг 4 мөг, энэ талтай нэг 4 мөг хөлөлдсөн өрөөсөө тэгээд нөгөө бижигэнсэн 512-оос нэг нь ч байхгүй тэгээд сайхан л байдаг юм байлаа тэгэхээр. Тэгэл өдөөс хойш орой болцсон. Иймэрхүү байдалтай л байдаг юм байна. Ер нь таны хамгийн олон барилдсан тэгээ бас одоо барилдахад их хэцүү давж үзээгүй бүх ер нь байна уу танд? Гэхдээ ер нь тэгээд би бас нэг өөрөө бас судалгаа хийгээд үзэж байгаа үед чинь бол ер нь энэ дотор бол ер нь биний барилдж явсан яг үеийн бөгшүүдээс бас даваагүй ч мөх байхгүй юм. Давж исэн байна нэр. Тэгээд бүгдээр нь унжсэн байна. Өгөөтэй л аваад л явсан байна л да. Яг тэрэндээ ч гэсэн аврагын улсууд тааж бас барилдаад давж исэн байна. Том аврагууд эднэр чинь бол
Сая нөгөө Батэрд аврагтаа уулзаад тэгтэл Батэрд авраг зам байхдаа нэг удаа хайсан. Миний тэмдэглэлийн дэвтэр байдаг юм байна. Тэрнээс хойш тэгээд давж үзээгүй юм байна. Сэрэг байхдаа хайж исэн байна. Тэгээд юу тэрнээс хойш мараагүй юм байлээ. Бас би нэг тэмдэглэл хөдөлдөг юм. Зүг. Тийм. Шгшавагийн улсууд ч бүгд хөдөлдөг байсан шүү дээ. Тэрийгэд одоо хүртэл хөдөлдөг юм. Одоо чивдэрээ яриагч бас өнөөрөө тэмдэглэж байна. За. Ер нь тэмдэглэл хөтлөнө гэдэг энэ тамирчин хүнд бол алдаа оноогоо тунгах хамгийн том одоо бас нэг хүчин зүйл нь болдго юм шиг байгаа тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэр хүн чинь одоо тэгээд шөнө унтахад хэр сайхан сэргэж болсон. Маргааш бэлтгэлээ яаж хэр зэрэг хийх вэ? Нэмэх үү, хасах уу, ядарч яах уу, амрах уу гэдгийг бүгдийг тэндээс хийн шүү дээ. Гөрийн бие шагнадаг одоо тэгээд ерөөсөө бүх юм чинь тэндээс харагдаж шүү дээ. Тэгээд хинтээ яаж барилдсан, яасан гэдэг шиг бүгдийг ямар мэхэнд угаач шүү. Бас тэр чинь бас нэг дүгнэлт байна үстэй. Тэгэлгүй яах вэ тий? Багаараа. Гэхдээ тэрний мэхэнд чинь одоо тэгээд ойчод тэр дунмаргүйд маргааш нь тэр бэлтгэл дээр шин тэр мэхийг ийлгэж үзээд тэр шин тэрэндээ ингэж унсан шүү гэд бас эн чин ярина үстэй эн чин. Тэр шин тамир шин хүний ирнэ энэ бэлтгэл сургууль хийхэд энэ өдрийн тэмдэглэл бол маш чухал гэж ярьдаг. Бидний үед шин бол ерэн тэгж бичүүлж ийсэн. Тэгээд тэр нь яг тухайн үедээ бол бэлтгэл сургуульд амжилтанд бол одоо хүрэхэд нөлөөтэй. Хожим хойно гоё дурсамж үлдэх. Гоё дурсамж. Баярлснаа ч мэдэгдэн тэр одны тэнд бол ирж тэгж баярлаа тэнд чинь одоо тийм амжилт гаргасан шүү дээ гэсэн өөртөөгөө баярлаа. Заримдаа гомдоод уйлж явсан ч юм уу да бидийг бичнэ шүү дээ. Одоо та тэмдэглэлээ эргээд уншдаг уу? Уншнаа. Ер нь хамгийн ховор содон юм юу тэмдэглэгдсэн байх юм? Тэнд зөндөө юм би. Жишээ нь одоо. Үгүй энэ жишээ аваад ярил. Жишээлбэл саяны шин одоо тэгээд тэр 6 давсны эднэр шин бол тэр баяр хөртөө тэр шин агуу юм шүү дээ тэр шин одоо. Наадамд ингэж 6 давж харцгсол авч ийсэн. Дараа нь 84 онд 5 давж ийсэн үе. Тэгэл ерэн тийм юм зөндөө байдаг юм байна. 84 онд бас би энэ төвшөнд унсын зам болдог жил шүү дээ. Тэгээд тэрний маргааш нь 13-нд уяачдын барилдан дээр төрүүлсэн байна. За та юу? Тий. Хинтээ үлдсэн байх уу? Баянатаа үлдээд тэгээд энд үзүүлсэн байна. Зүг. Тиймэрхүү жишээний тэмдэглэл байна тийм ээ. Тэрний тэмдэглээгүй үл ер нь одоо мартагдана. Тэр юм мартагдана л та. Тэр шин бол найрн бичээд тиймэрхүү лэднэр тэгэл бас байсан байна. Тэгээ яг эд барилдаж явхад таны одоо хамгийн толгойн өвчин болсон гэмээр тийм гол өрсөлдөгч юм байв. За би одоо хүмүүс ярьдаг л да тийм ээ. За тэр бол яах вэ барилдаж болно. Тэр л одоо хамгийн хэцүү. Одоо би тэрийг яаж хаях вэ гэдэг. Одоо жишээлх юм бол Сөхөт авраг гэхэд нөгөө 6 заан дотроос миний хамгийн хэцүү өрсөлдөгч бол Сумья базар байсан гэдэг ингээл гар ачаагаа тэгж бэлдсэн гисэн гэл ингээл ярьдаг тийм үү. Тэрэн шиг одоо танд да бас нэг юм барилдахад хэцүү хайжхад бас амаргүй тийм. Тэгээ ер нь нэлээд толгой ажилуулж бас нэлээд хүч гаргаж иж хайдаг тийм хүн ер нь хэн байсан бэ таны хувьд? Уу манай үеийнхнээс байсан л та саяны одоо би ярихад саяны 5 дараа 2 удаа унсан төвчин байна. Одоо давааны ям зам байна. Одоо энэ улсын арслан Ганбаатар байна бас бидний үед явж ирсэн. Та гэхдээ Ганбаатар арслангаар 5 давсан байдаг шүү дээ. Тий, нэг 5 давсан. 5-ын даваанд тунаад бит барьж юм бас. 5-ын даваанд. 84 оны 5-ын даваанд тонсон баг тий. Ганбаатар арслан 85 оны улсын баяр наадам төрүүлсэн. Тэгэхээр урд жилийн тантай тунаад унжсэн байна. Ер нь тэр үед та хоёрын барилдаан ямар болж исэн юм бэ? Гэхдээ надад ч бас нэг ингэ сурвалжлагч асууж ил байсан өмнө гоо дээр. Чи багтаа чи нодлон 5 дээр Ганбаатарыг хаяад Ганбаатар иргэжлэн төрүүлж явахдаа чи хаана явж исэн бэ гэд. Ирэх юм болдохгүй бас оож исэн. Гэхдээ болохгүй байж таа л гэдэг. Хариулаад исэн. Тиймэрхүү юм байгаа л да. Тэгтээ тэр наадмууд чинь бас ингэж хэцүү даш шамц эднэр чигэж бас ингэ дандаа тунааны энэ улаан күүч бас байна. 90 дандааны тунааны хэдийн усуд бас байсан үү? Тийм үү. Байсан. Ирсэн. Яг нэг тун шүү гээд байгаа тундаг ирсэн. Ойлгомжтой. Ганбаатар арслангаар одоо 5 давхад жишээ нь хоёрын барилдаан яг ямар болсон? Та яаж давж ирсэн? Яг шуудгнаас. Шуудгнаас л бид хоёр шин барилдаанаа дуусгах хийсэн ирсэн. Давхар шуудгнаас л барилдаанаа дуусгах хийсэн.
Дөрвийн даваанда улаангүйтэй тонохгүй юу? За. Улаангүйтэй тоноод. Энд чи бас яг уу яриа л да зүгээр. Бид нар чинь айж штэ хоорондоо бас хамаагүй ярина штэ. Тэгнь. Тэгсэн чинь тэр улаангүй чи одоо чи тэр багтаа сайн барилж шөөл гэж гаргасан гэнэ лээ. За. Чи одоо тэр муу казах донохгүй шүүл гэж гаргасан гэж байгаа. Тэгсэн чинь үзэж байгаа татаа унаад. Улаанхүйд хоёр бас нэг юу хайдаг байхгүй юу нэг. Тэр чинь мөнгө хайдаг байсан. Зоос хайдаг. Нэг тал нь сүлд нэг тал нь тоо гэж. Тэгэд би нэг сүлд талыг авсан чинь нэг улаанхүй харж яана уу бас ингэж. Чи сайн хардаа гэсэн чинь нэг сүлд талаас уучихгүй. Тэгээд би өөрийн талаас олгаа тэгээд хайж ийсэн. Дараа нь Ганбаатар доторохгүй юу? Ганбаатарыг нэг улаанхүй за миний найзыг хоёулаа зэрэг явахгүй шүү гэдээ явуулсан. Тэгээд чи бидэрч болж яасан хүн шүү дээ гэж надад хууч өрдөг л байл. Бас тиймэрхүү жишээ. Бай яг хүч үзснэг сайхан барилдаан л явагдчихсан л дээ. Тэр чин тийм сайхан яг үннээрээ сайхан ингэж хүч үзээд барилж явах ямар гоё гэж бодсон чи. Сайхан бах тийм ээ. Дараагийн даваанд нь Дөвчин занд унсан. Дөвчин занд яаж унсан бэ та? Дөвчин занд тэгээд таллуулаад бариад л тэгээд янз бүр болоо. Дөвчин зааны барилдааны ер нь гол онцлог юу юм бэ? Өөрөө бол тийм том биетэй биш боловч их өндөр амжилттай барилдсан. Олон шүүгэрсэн. Тэгээд ер нь яг хүнийг яаж хаяад байдаг байсан? Үгүй хүндээ барьс өгөхгүй. Тэгээд өөрийн барьсандаа л ордог. Зүүн талдаа. Тий. Зүүн хөлийг напал тавхайдах гэдэг. Тэгээд лэрээсээ өөрийн барьцаа сайн авдаг. Өөрөө хүндээ бол барьц бариулахгүй. Тийм их сонин үе шүү дээ тэр чинь. Барилдааны. Их өвөр мэсгэх юм уу одоо тэгээд нэг одоо тэгж ингэнэ гэсэн юм байхгүй. Тэгээд энэ сууралцсаар байдал тэгээд лэрээсээ. Тэгээд нэг бол ардаа гарчдаг, нэг бол лэрээсээ талчдаг. Тиймэрхүү юмдар хийгээд итэмитэг хийгээд нэг харанч хөлнч гэсэн зэрэг мэрэг орж ирж яадаг. Санаасаа нэг их барилдааны ир нэг сонин эвгүй тийм гэнэлтэй тэр чинь. Маш эвгүй барилдаантай хүн шүү дээ. Хөлдөө орсон хүн дундгүй байсан гэж байгаа тийм. Хөлдөө орсон нуухгүй. Тэгээд таллаад нэг сааталтаа хөлнч орж ирдэг, харанч орж ирдэг нэг тавхай дарыг үгээд байдаг хүн шүү дээ. Барилдааны онцлог. Өвөрмөс онцлог гэх юм одоо юу юм. Тэр барилдаанаа шавнартаа бас их сайн заадаг юм шиг байгаа юм тийм ээ. Тий. Тэгээд одоо жишээ нь гээд наадамд барилдаж байхад бүх болгоны дээлийг л нэг хүн барьж идэг. Таны дээлийг хэн барьдаг вэ? Одоо миний дээлийг чинь тэнд бариулсан гэдэг хэлмэрэггүй байна. Одоо байгаагүй. Одоо тэгээд баян өлгөөс ганцаар явж ирсэн юм чинь одоо хэн бариу гэж. Тэгээд миний сөнх мөнгөтэй алдж ирсэн түүхий. Тийм үү? Шилап мал гайхаж алдж ирсэн. Сөнх мөнгө чи алгаж ирсэн. Би тэр эдрийг ярьдаг шүү дээ. Тэр яах вэ бас. Тийм юм байлгүй яа тийм дээ тэгээд. Миний сөнх өрөөд яг уу тэр үеийн сайхан найзуудтайгаа хамтал байснаас тэрээс яг нутгархаад ингээд нутгаас ирээд бас хингэж бас яаж яасан юм байхгүй. Тэгээ нөгөө Баянаа авраг хагас 100 жилийн ганцаардл миний ялалт гэдэг ном бичсэн. Тий. Тэгээ яагаад та ингэсэн юм бэ гэхээр би амьдрал дээр ч ганцаардж исэн, бүх дээр ч ганцаардж исэн гэд. Тэгээ сая таны яриаг ингээд сонсоод байхад зүнх мөнгө жалга болчдөг байсан гэд. Тэгээ бас улаанхүүн ачинтай барилгаар гаргахад намайг казака хаяа шүү гэж хэлээ гаргасан гэж. Та ер нь энэ бүхийн дивжэнд бас нэлээд ганцаардсан уу? Үгүй ганцаардах нь байна л да. Тэгээ Баянагийн бас нэг юун дээр бичсэн байлээ. Тэр ганцаардсан гэсэн багч миний нэр байж л байдаг байлаа. Ганцаардсан үний тоонд. Тий. Гэхдээ тиймэрхүү юмуд байна уу байна бол. Тэр бүгдийн ганцаардлыг би нэг хэлдэггүй шүү дээ. Тийм байх ёстой. Тэрийг би давах ёстой юм уу зөндөө юм бол амьдрал юм чинь байлгүй яадаг юм бэ тэр чинь. Одоо дандаа нэг хүнийг бол юу яднэр гэдэг чинь одоо хайшаа байх үү. Тэрийг л даван туулгал тий. Тэр даван туулгал амжилтанд хүрэхэд нэг давах ёстой даваа нь тэр байх гэдэг шүү тийм ээ. Тий тэр бол байхгүй. Тий. Би тэгээд өөрийгөө л бэлгээд за багт минь үзэн шүү өөр чирэн байхгүй шүү. Чамтай бол өөр чи одоо дэмт тусч байхгүй чи өөрөө энэ хар толгоороо л юм шийдэн шүү л гэдэг юм үздэг байлаа. Тэгээд зүгээр яах вэ? Та бол бор зүрхээр үзээд байж. Тантай адилхан ингээд бэлтгэл сургууль хийгээд явж идэг үеийн нөхдүүд ч юм уу дээд доод үеийнхэн ингээд нутгийн ахаараа нэг 3 ч юм уу 5 ч юм уу давуулаад явж байгааг харахаар бас жаахан атаархмаар санагдах уу? Байлгүй яах вэ? Манай нутгаас нэг юм бүх байсан бол гэж бодогдох уу байгаа бас. Байна уу байна нэг нь авчдаггүй юм багтаа гэж бас нэг хөгшин усууч юм уу бас нэг
гайгүй шүүд намайг авчдаг бол юм бахта би бас нэг заримдаа доглоод чи гудлаа доглоод явдаг байсан юм чи бас хөл удаа бай авчдаг ч юм уу гэдэг. Иймэрхүү юм байсан яах вэ бас одоо өртөгөл зараа тэгээд энэ сайхан үзээ сайхан хаях давх сайхан шүү дээ. Сэтгэл амар байдаг байхгүй юу. Нэгэнд нь бууж өгөх юм уу нэгэнд нь одоо тэгээд барилдахгүй яана энэ дээрс өстө сайхан яс үзэл нэг сайхан сэтгэл сэргээд явна шүү дээ. Унсан ч бай давсан ч бай. Уулсан ч гэсэн давсан ч гэсэн. Яс үзэх шиг гоё юм байна. Яс үз юм байна. За аршаа удаа та энэ авраг тосонгийн энэ бас авраг аршаан гэж одоо Vitapit компани гэж голтаа гаргаж борлуулж байгаа. Хоёлоо одоо зөндөө сайхан ярьлаа. Аршаа удаа. За өөрөөсөө асуухыг юу байна чи? Энэ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр энэ аршааны хамт олон ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ хотод дотор нойр улчирхаа гэдэг дотрын юм гихцээ. Энэ үү? Тий. Одоо өөх тостой хүн тоол их иддэг бүхчүүдэд бол тийм юм. бас их зүгээр. Тий гацтай чи их сайхан ундаа байна шүү дээ. За тэгээд мөн манай одоо нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр өрхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobicom. За мөн одоо бетон зурмгийн Remicon компаниуд хамтран ажиллаж байгааг дуулгахад бас таатай байна. Бүтээн байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Remicon хувьцаат компани. Ясана. Энэ төлбөрүүдийн өндөр гарах нэтэ. Вүү хоом үйлчилгээ таны сонгосон багц болгон хөнгөлөлттэй. Тэгж болдог байсан юм. Болно штэ. Байцаар. Интернетний хад юм хурдан байна. Төлбөрний хад юм хямдхан байх юм. Үгүй нэрээ. Бас түрүүнээс хойш юм хоолой сонсогдоод байна. Сайн байцгаана уу? Бүх холболт бэлэн боллоо. Одоо илүү хурдан, одоо илүү хэвлэлтэй, одоо илүү чөлөөтэй. Воо! Би тэгээ таныг ер нь бас их шудраг барилддаг бүх байсан юм байна да гэж бодсон. Яагаад тэгэхээр та ч одоо Баян Үлгийн аймгийнхаа баяр наадамд 10 төрүүлсэн хүн юм байна шүү дээ. Тэгээд улсын цолтой болсон хойноо улсын начин болчоо та ч одоо бараг 9-т төрүүлсэн юм уу тий. Тэгэхээр чин ингээд аймгийн арслан болох гээд явж байгаа улсууд үзүүр төрөнд гарч ирээд дэмжээч туслаач гээ гуйх түүх юм бас гарч ирдэг л байлгүй дээ. Одоо тэгээд тэр болгон дээр ингээд өөрөө төрүүлээд байсан гэхээр ер нь тийм найраа марийн дортгүй ер нь нэг тийм яс үцчдэг тийм ясны шудрах хүн уу та. Үгүй ер нь одоо тийм ч гэх юм уу да тэгээд тиймэрхүүл байсан. Би одоо амьдралаа зориулаад эгийн бүхэн төлөв бүх сэтгэлээ явуулчихад одоо ч нэг хүндээ бас хэвдэж явах нь одоо хайшаа юм. Өө сайхан үзчихё миний. Гэдэл залуу шатаа бол сайхан үзчих. Тантай яриа тийм ягаад ах юм байхгүй сайхан үзье. Хоёр гар барай нэг сайхан үзчих. Би өгөхгүй. Чи аавна гэж битгээ бод би өгөхгүй тэгээ сайхан үзье. Тиймэрхүү л улсууд зөндөл ярьдаг мэрдэг би тэгж ярихгүй. Тэр наадамд өгөхөр чинь би тэгээд өөрийгөө бодоод ч юм уу тэгээд эднэртэй нэг юм ярихгүй тэгэл холцдог гэсэн. Гэхдээ тэгээд амьдралын чинь бүгдийг үзээд энэ би бүр амьдралаа зориулж байгаа юм чинь одоо тэгээд годлоо барилдаад яах юм дээ тийш. Ард түмний хуурахгүй тийм ээ. Ард түмний хуурахгүй. Одоо манай залуучууд яг миний өөх юм бас их баярлдаг чи ер нь сайн барьдсан байж тэр чинь ягаад хөнд өгдөг вэ ямар гэдэг бид нар боддог байсан чинь тэр нь онцтой одоо бол хүүхдүүд чинь бас учиргүй болчихжээ л гэж юм надад бас ярьжлэг л гэдэг. Тэгээ тэр таны тэр аймгийн баяр наадамдаа олон төрүүлэхэд нэг үзүр байдаг юм байна. Тэгээ тэр үзүр нь болохоор энэ улсын холбооны улсын нөгөө товоо улсын нөгөө аяс монгоош гэж мундаг аврагад нь унаж үзүүрэлсэн юм уу да. Тэр хүнтэй та бол ихтэй одоо
бас 2 3 ч барилдсан гэдэг. Гэтэ аймгийнхаа наадамд бараагүй юм шиг байгаа. Ер нь барилдаа ямар болсон тэгэхэд Гэхдээ тэгтлэр чинь одоо энэ юу аймгийн наадамд бол гадны бүхий барилуулахгүй гэсэн тийм юм байгаа шүү дээ. Тэгэхээр чи манайд туваачууд байгаа шүү дээ. Тэгээд увс барилдуулахгүй, ховд аймаг барилдуулахгүй. Тэгээд манай аймаг дээр ирээд бас нэг хэдэн туваачууд ирээд тэгээд нөгөө Монгол шиг барилдуулах гээд тэгээд манай аймгийн засаг дарга бас тэгээд барилдчих ямаа хаяхгүй гэдэг ингээд Монгол шиг. Тэгээд би бас тэгээд чинь аймгийн биеийн спорт хорооны дарга байсан. Тэгээд гоо барилдаг бол шилдэ яах вэ бас тэгээд. Чи хайдаг штэ л гээд. Тэгээд би Монгол шиг шин бэ яг туваа дээр очоод хсгал дээр очоод хайж ийсэн барилдаад. өөрийнх нь нутагтуу. Өөрийн нутаг дээр. Тэгээд увс дээр очиж барилдаад бас нэг хайж ийсэн. За. Тэгээд өөрийн яг баян үлгий дээрээ тэгээд барлагд унсан да. 3 дахь дээр өөрийн нутагтаа барилдсан. Өөрийн нутагтаа 3 төгсгөл дээр нэрээсээ тэгээд баарлаг байл очсон да. Тэр арайд насаа залуу юм байсан. Тийм үү. Тэгээ бие сайн солдог гэрээсээ тэр чинь их том бог штэ тэр шиг мөн. Ийм их сайхан тийм зузаан том цэжтэй хүн байна том цэжтэй тий. Унаах болдоо ийг тэгэж ягаад нэг удаа өзүүрсэн юм байгаа юм штэ. Та хоёр хаяхтаа яаж хаяад унахтаа яаж унсан бэ? Гөө би тэгээд тэр их шин бол тэр нутг дээр нь чи тэр ус дээр чи бас айтайхан айтсан байсан. Гэхдээ тэр чи одоо баарлаг бол сүүлд нь бүр ялайгаад нөгөө аймгийн наадамдаа хамгийн дуусгаад бүр 90 ирэхгээр унсан да. Нөгөө чин залуу юм чинь арай тэмширдэл юм байлаа. Одоо миний хар хөл бадаа ираад ирсэн бүр яах чар байхгүй тэгэл унсан да. Тэгээд дийлэл унсан байхгүй юу да. Тиймэрхүү юм. Сайн бүх юм тэр тийм ээ. Сайн бүх тэр чинь одоо нэг Японд ч бас барилж явсан, тэндээс их барилж явсан. Гайгүй. Тийм Монгол гэж. Та хоёр нь Монгол орныхоо 21 аймгийн хэдэн аймагт очиж барилж үтсэн бол? Ярин бүгдээрэнд барилж үтсэн. Тийм үү. Бүгдээрэнд барилж үтсэн. Заал танхимын барилдаануудад та хоёр нь хэр барилдаж исэн бэ? Гэхдээ энэ тэгээд өөр хүнээс асуусан нэр багт зөндөө барилдсан. Тэр мөнгөний тэр ном момон дээр ирээсээ тэр би ч бас тэр чинь цөөхөн бөх барилддаг энэ бас зүүр төрөнд зөндөө л үлдсэн байдаг юм байна. Нэг жилийн октябрийн баяраар ордонд төрүүлээд хорчолд бас нэг төрүүлсэн. Хоёр барилдааны хоёуланд төрүүлсэн. Жишээлбэл тэрэн дээр нь дөрвдөлчдөг зүүр төрөнд өлтчдөг ерэн тиймэрхүү юм зөндөө. Тиймэрхүү юм бол зөндөө байсан. Зөндөө байна л да. Тэгэхээр танаас хойш одоо Баян-Үлгий аймгаас улсын цолтой бүх төрөлгөө их олон жил болсон. 30 гаруй жил болсон. Тэгээ та нэг Баян-Үлгийгээс улсын хачин төрүүл онгоц өгсөн ч яадаг юм гэж хэлсэн гээд нэг үг их явдаг. Тэгээд Баатар цол начин Сэрих цаа энтриг улсын цол авж явах үед тэр үг их төвхтэй сошиалаар явдаг байла. Та хоёр нь өөрөөсөө хойш цолтон төрөхгүй болохоор тэгж их санаа зовдөг байсан юм уу? Тэглгүй дээж. Тэглгүй дээж. Гэхдээ тэгэл би ч бас бодж л байсан. Тэгээд одоо манай аймагаас одоо би амьд зэрэг байхдаа бүх харах юм уугүй юу энэ ямар хэцүү юм бэ. Би 30 жилийн дараа одоо нөгөө 46 онд 51 онд манай нөгөө начингууд болсон шүү дээ. Ардын усны 30 жилээр. Тэгээд би тэрнээс хойш нэг 81 он гэдэг чинь бол 30 жил байхгүй юу? Тийм байна. 30 жилийн дараа гарсан. Тэгээд дараа нь одоо нэгэд Баатар сул гараад ирэх шин тэгээд 30 хэдэн жилийн дараа гараад ирэх. 35 жилийн дараа. 35 гараад ирсэн. Тэгээд энэ чинь одоо нэрэ гарддаг юм багтаа энэ ч одоо яана ирээсэ тэгээд. Тэгээд ингэж их санаа зовдөг байсан. Ямар сайндээс бол онгоц өгсөн чи яадаг юм бэ гэдэл хэлэх үдээ тэр шиг бас энэсээ. Тим нэг юм гарах юм бол одоо та нар хүндэтгэх ёстой бидний шин бол гэдэг. Дараа нь Цэрэг гарч ирлээ, Мустафа гарч ирлээ. Нөхөр сайхан байна уу тэр бөгшүүдтэйгээ бас бид нэр чинь уулзаж уучиж бас сайхан хөдөлж явдаг юм аа. Тэгээд тэр яг санаа зовхын хувьд бол зовно. Цолтон төрүүлэхийн төлөө та хэр хичээж ажилласан бэ? Нутгасаас бүх гаргаж ирэхийн төлөө та хэр их явсан? Гэхдээ тэгээд би одоо тэгээд тэр чинь бол одоо нөгөө өлгий дээр ажиллаж яасан шүү дээ. Тэгвэл энэ наадмын бэлтгэл дээрээ бэлтгэл хийдэг л байлаа. Энэ харцтай марцтай доочиж наадмын бэлтгэл дээр. Тэгээд эднэр шин ирээд бас манай аймгийн дэвжээ байгуулад бас тэр нэг дэвжээ байгуулад одоо манай Айдос гэдэг аймгийн арслан, Асен гэдэг аймгийн арслан эднэр шин дэвжээ байгуулад тий Нурлаат гэж бас нэг Алтай таван богд гэдэг бас нэг дэвжээ байгуулад нэг хэдэн дэвжээ дээрээд би байнга 90 30 гуталтаа бас бэлтгэл сургуульдаа ороод бас
бэлтгэл хийлгээд бас ийм байна гэдэл бас бүгдийг хэлдэг өгдөг л юм. Аа. Тэрнээс яг ингээд дагуулаад ирээсээ тэр би тэнд амьдарч байгаа хүн ч юм бол энэ чирээд бас хажууд нь байгаад байх ч бас тийм тусалдаг л байлаа. Тэгээ ер нь энэ 35 жилийн дараа тэр Ватарцул начин тэгээ дараа нь Сэрэгцаа, Мустафа начин гээд эднэрийг улсын цол авахд ер нь таны сэтгэл ямар байв? Үгүй сайхан байна нэрээсээ даа ингэж сайхан үзээд одоо яг залуу шуудын эд одоо үздэг барилдаг сагтаар ингэж соолондоо хөрнө гэдэг шин бол энэ чинь агуу юм шүү дээ. Тэрнээс зүгээр нэг сансан болгондоо болоод байдаг юм биш. Чиний хөдөлмөр хийж энэ гिचнэн хөдөлмөргийн би тэр хэмжээндээ үздэг болов гэж л боддог шүү дээ. Аа. Энэ бол яг жинхэнэ хөдөлмөрөөрөө шийдэгддэг юм байхгүй да. Аа. Одоо Баян үлгийгөөс аймгийн хурц арслан Брэк, аймгийн хурц арслан Ирхкэ Булаан, аймгийн арслан Төмөрбаатар гэж одоо сайн барилддаг. Би хаа сайхантай аймгийн арслангууд би. Тэгээд одоо Омор гээд бас нэг өсвөрийн сайхан хүү гарч ирж байна. Эднэрээсээ одоо та ер нь бас мэдээж амжилт хүлээж байгаа бах. За ялангуяа одоо энэ Ирхкэ Булаан гэж сайхан бяртай арсланг бол монголчууд бас нэг солонд хүрчгээсэй гэж одоо хүртэл нэлийн гордож байна. Ер нь юу нь болохгүй болоод энэ улсын наадамд үдэрчээд байна. Гэхдээ эдгээр чинь одоо би өөрсдөнд бас хэлдэг бид нэр уулздгийн уулзаад уучраад бас нэг юм бэлтгэл сургуулийн талаарч бас ярилсан. Гэхдээ эдгээр шин бас нэг дан үндэсний бөхөр яваад одоо тэр өөрөө шөлөөд жуудаа самбаа эднэрээсээс барилдахгүй бас нэг ингээд ягаад ахаар чинь бас барилдааны бас нэг арга техникийг дутагдаад ирээсээ тэгээд ганцхан дагнахгүй бүх болгоноор барилдаж явах юм бол учиртай л да. Аа. Тий. Тэр чинь олон Михаил арга эдэрийг сурна шүү дээ. Эдгээр чинь дан үндэсний бөх гээл ингээд зогсоод л ирсэн нэг шуудагаа хүлээчдэг ирээсээ тэгээд эдгээр чинь ийм дутагдaltaй байна гэд өөрсдөнд нь ярьдаг улан гişэглэг хэрэгтэй юм байгаа юм да. Тий. Танд одоо Монгол улс бол таны энэ үндэсний бүхий болоод их спортоор гаргасан амжилтыг үнэлээд Монгол улсын гавьяа тамирчин цол хүртээсэн байна. Казахстан улсаас танд одоо ямар амжилтыг үндэслэж гавьяа тамирчин цол өгсөн бэ? Казахстанд одоо манай казак кросс гэж бас байна шүү дээ. Яг Монгол бүх. Тий. Казакуудын үндэсний бүхий. Казахстан үндэсний. Энд чинь бол би их оролцсон шүү дээ. Би өөрөө ч бас нэг ихний үед барилж явсан дараа нь тэгээд энэ тэр дэлхийн аварга тэр одоо Азийн тоглолт гэдэг тэгээд юу эднэргээ зөндөө байдлаар болдог байсан байхгүй юу? Тэрэнд би одоо Монголын багийг удирдаад очдөг байсан. Зөв. Одоо энэ Батсуур аварга, Санжаажамба аварга эдгээр шин бол ер нь дандаа нэг очоод барилдуулсан шүү дээ би. Тийм үү. Энэ Сэрэг Даван ям гэдэг бас нэг улсын начин Даван ям байна шүү дээ. Тэр эдгээр шин босоод барилдаад тэр том алдарт бүг Хажим хаан гэж дуулсан баг. Тэдний нэрмжид тэдний 140 жилийн ойгоор очиж машин унуулад ерөөсөө зөндөө барилдуулсан. Одоо Азийн аварганд ч бас оцж байсан манай Саганбаатарч барилдж байсан тэр казак кросстер барилдуулаад аварга болгож ийсэн. Ер нь манайхан бол тэнд бол маш их оролцсон. Тэгээд тэнд бол том өндөр хэмжээнд явдаг байсан. Дэлхийн хэмжээнд явдаг байсан. Дэлхийн аврал шалгаруулах тэмцээн гэдэг ерөөсөө тэнд чинь бол 60 орн оролцсон тиймэрхүү. Том тэмцээн бол. Тийм том тэмцээн. Абсолютны гээд Күндчингийн авраг эднэр гээд оролцсон. Бид нар чинь тэнд бүгд нь очиод барилдуулаад том амжилт гаргаж ирсэн. Зөв. Тэр амжилтаар тэр казак кроссын бас нэг юунд ч юм уу бас зөх хэмжээний юугаа үзүүлсэн. Хувь нэмэр оруулсан. Тийм хувь нэмэр оруулсан. Тэрний бэлтгэл сургууль тэр чи бас нэг хэсэг бас юу яатсан байсан юм бас казак кросс ч бас зогсон байдалд орчихоо тэгээд дараа нь сэргээд. Тэгээд дараа нь одоо бас нэг тиймэрхүү байдалтай л явж байгаа. Та тэгээд ер нь яг тамирчин байхдаа хэдэн оноос хойш энэ нутагтаа очиж амьдраад нутагтаа байхдаа яг ямар алба хийсэн юм бэ? Гэхдээ би нутагтаа 89 онд очсон шүү дээ. 88 онд. Тэрнээс хойш тэнд очиж ажиллаад тэгээд тэнд дасгалжуулагч хийгээд тэгээд дараа нь спорт хорооны дараагийн 13 жил хийгээд тэгээд итгэвэрт гарсан да. Ер нь одоо хөдөө орон нутгийн хүүхдүүдийн тэр одоо их спортын болоод үндэсний бүхий суур бэлтгэлүүд ер нь тэнд хэр хийгдэж байна. Та ер нь одоо яг гарын шав
За миний одоо дасгалжуулагчаар ажиллаж явах үед, биеийн тамирын спортын газрын дараагаар ажиллаж явах үед ийм хүн бэлтгэгдсэндээ гэд нэрлэх хүмүүс одоо ямар хүмүүс байна? Гэхдээ тэнд чинь одоо тэгээд дандаа аймгийн солдоо юм бодол байна л та зүгээр. Аа. Тий. Манай аймгийн солдоо улсууд юмтэй тэнд байгаа бүгдээ бэлтгэл төрөөд тэр чинь бас нэг одоо л жигдэрж штэ. Одоо бэлтгэл сургуулийн жигдэрээд тэр чинь бол нэг их нарийн юутай яваагүй зүгээрээсээ тэгээд тасалдуулах байдалтайгаар явдаг тиймэрхүү юм байсан. Тэр аймгийн наадам төрүүлдэг, аймагт үзүүлдэг, тэр аймгийн наашин авч ийсэн. Тэр улсууд чинь бүгд одоо бидний дэмжлэгээр чи бас байна. Туслаж багшлаад тэгээ явж ийсэн улсууд нь байгаа л да. Аа. Аймагт байгаа улсууд. Ал улстай ирээд нөгөөдөл чинь бас энэ наадмын бэлтгэлдээ харцтай ирээд байрлалдаад би бас нэг наадамд байрлуулж ил байсан. Аа. Наврозын баярын барилдаан одоо жил болго уламжилж явдаг. Энэ жил таны нэрмжит боллоо. Ер нь нэрмжит барилдаана хийх ямар хуу сэтгэгдэл төрдөг юм байна? Үгүй ёстой мэдэхгүй сайхан юм байдаг юм байлээ шүү дээ. Одоо би ч бас урд өмнө тийм нэрмжит гэж нэг олон юм явсан юм байхгүй. Тэгээд тэрэндээ оролцоод таны нэрээр бас нэрмжит явуулна гэд манай Норвег өлгөөгчтөн дивжинээ тэргүүн тэгээд тийм хэлэхэр шин тэгээд үржирэлээ гэл. Аа. Сайхан боллоо, сайхан наадам боллоо. Ер нь бүхийн дивжин дээр гараад барилдахад эд залуу байхад за тэрийг цээрлж яваарай. Ийм сахилгатыг сахиж яваарай гэдэг юм ямар юм байсан тэнд. Гэхдээ ер нь хүн бол ер нь яг номороо одоо яг одоо юу гэдэг юм дээ. Одоо яг хэлсэндээ хөрдөг, ярьсандаа тохирдог. Одоо хотлоо хэлэхгүй, олгой хийхгүй ерөөсөө яг мөрөөрөө сайхан явах юм бол аян зам чинь одоо тэгээд нээлттэй л байдаг байх гэж л боддог шүү дээ ерөөсөө. Одоо нэг жоохон буруу хийх юм бол болоод барилдах чи бас тэгээд тэр чин саал болно шүү дээ л гэсэн маягтай юм. Ер нь яг ингээд мөрөөрөө сайхан явахыг л бичээдэг юм да. Ер нь ам ихэнд орж исэн ч юм уу, харамсалж явдаг ч юм уу барилдаан байна уу танд? Үгүй байна. Байхгүй юм гэж байхгүй шүү дээ. Одоо тийм олон жил насаараа үүсэн юм шиг тийм байхгүй зүгээрээсээ тэгээд яг нэг юугаараа явна гэж хайшаа юм байх. Яг зүгээр хөгтөө явдал болгоод яриул тийм ээ. Тэгжсэн даа гэд хэлвэл ямар юм бэ? Үгүй яах вэ? Зөндөөлж юм байгаа л да зүгээр ирэх юм. Одоо ярих хэрэг байгаа гэдэг юм. Одоо энэ ч одоо тэгээд нэг настай болсон хойно бол тэгээд нэг их хүн болсон ч юм уу марзгансан ч юм уу нэг тиймэрхүү л. Яг нэрийг хэлэхгүй ярьж байгаа болно ш. Нэг бүхтэй барилдсан чинь нэг ингэдэг юм гээд. Тий, одоо яах вэ? Тэгээд бас тиймэрхүү юм байна л дөө байна. Одоо манай нэг найз байсан юм уу? Бид нэр доотны гадаад дотны тэмцээнд явж исэн найз маань байсан. Тэр бас нэг нохойдсон тал бий бас тэгээд бодлоо. Барилдах хогж байгаа хүний хайчдаг. Тий. Тэр хүний уур хөргөд. Аа. Тэгээд тэрийг байнга санаж явдаг. Тэгээд санаж яваад дараа нь улсын наадамд бас тоноон дээр өцгөр шинжаан чамтай одоо л үзэндэл чи одоо л хураадах гэж үзээд хайжсэн түүх би. Дагаа нэгэд. Аа. Чи одоо л гаяараа гэд. Аа. Ер нь хэд залуу байхад за мэдээж хэрэг улсын цолтой хүн ч юм бол ам аав. Ам авахд та ер нь ямар хуу одоо барилдаантай бүхийг сонгодог байв. Одоо бие хааг нь харах уу, барилдааных нь арга талыг харах уу? Ер нь аль талыг харж та ам авдаг байсан бэ? Гот ямар талыг гэх үү те тэгээд өөрөө бас нэг хайдаг чи бас давдаг мөхөөл аванда. Гэхдээ бол бид нар чинь нэг том олон хүнээс ч авахгүй нэг сөөхөн хүнээс тэгэж авна л та зүгээр. Гэхдээ нэг баруун талдаа бас тэр барилдааны арга барил нь одоо ямар шүү юм байдаг юм байна гэсэн тэгэл авна л та хөлмөлдөө алдчихгүй нэг тиймэрхүү лэднэр гэдэл. Тэр нэг хаях хүнээс бас ер нь өөрөө багслаад бас нэг суудалсан байж байгаа шүү дээ. Тэгээд тэгээ шийдэж байгаа давна л та тэр чинь. Та ер нь ямар барилдаантай бүхтэй ер нь жоохон барилдах дурггүй бай, тийм ээ. За иймэрхүү хүн ч надад жоох эвгүй шүү гэж бодохоор. Тий, одоо нэг зүүн талдаа бол сууд чинь жоох эвгүй талдаа байдаг юм. Аа. Би өөрөө баруун талдаа юм чинь зүүн талдаа өгөн чинь бас нэг зөөрөөд бас нэг эвгүй байдгийг. Аа. Таарахгүй. Таардаг гэдэг. Аа. Тийм. Хэрвээ одоо тийм хүнтэй яг ингээд арга байхгүй таарчвал, тунчвал, нугарчвал тийм ээ. Ер нь ямар хуу хувилбар сонгох вэ? Гэхдээ тэгээ жоохон клөөстэй л үзэндээ. Аа. Одоо тэгээд
Сүүлд нь одоо шуудагдаад баруун тишээ баруун золгож байгаа гайхаа бодсон доо. Дуудаад ирсэн. За тэгээд үзэгчтэй нэвтрүүлэг маань бас өндөрлөх тийшээ хандаж байна. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр өрхийн үйлчилгээний шинэ эхлэл Mobicom, за мөн Бетон зурмагийн Remicon компаниуд хамтран ажиллаж байна. За мөн одоо ивент тэтгэгчээр Autobit компани авраг аршин бас хамтран ажиллаж байгаа. Тэгээд одоо авраг аршин маань бол одоо хотод дотрын эмгэг, за мөн одоо энэ хоол шингээх гээд олон зүйлийн одоо эрдэс бодисыг нөхөн. Та тэгээ бас энэ сайхан аршааны маань хэрглэж байгаарэ. Тэгээд одоо энэ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч авраг аршааны хамт олон Autobit компаниас танд энэ сайхан гарын бэлэг Оо за баярлаа. Маш их баярлаа. Тийм тэгээд одоо Ич хөөрхөн юм байж тээ чи бас. тий. За тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч одоо цаг заваа гарган хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Тэгээд одоо Угуул нутаг Баян Үйлгийн аймгаас тань одоо улсын цолтой бүх олон төрх болтгоо. Тэгээд танд одоо эрүүл их сайн сайхны дээдийг хүсье. Урт насалж удаан жаргаарай та. Оо баярлаа. Бас та нарын ажлын том амжилт хүсье бас залуу улсууд бас энэ. За баярлалаа. За ингээд ирэх юм үзэгчтэй. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяр та үзэгчтэй.